I'd like to tell you. Би та бүхэнд Стив Тайтус гэдэг үнэтэй холбоотой хамтран ажилласан хууль эрх зүйн хэргийн тухай ярихыг хүсэж байна. Тухайлбал Тайтус рестораны менежерээс нь 31 настай Вашингтон Сиэтл амьдарч тэрээр Гретченгийн хэмэгтэйтэйг ирэлсэн. Гэрэлтийн тухайд бол тэр зөвхөн түүний ханин байсан. Нэгэн шөнө хос романсын байдлаар явна нэгэн ресторан ороод хамт цайлах гэж байжээ. Дараа нь гэрлүүгээ харж байтал нэгэн цагдаад баригдаж таар. Харж байгаачлан Тайтусын машин яг өмнөх нар жаргаж явах үеийн замын унаагаар явж исэн эмэгтэй хүчинсэн ир гарсан байв. Түүнчлэн Тайтусыг хүчирхэлсэн этгээдтэй төстэй байв. Цагдаа Тайтусын зургийг авч дараа нь төлөвлөхий хүчирхийлүүлсэн хоригчид харуулад хоригч хэмээн дурдахдаа тухайн зургийг маш төстэй нэг гэж дүгнэв. Цагдаа болон прокурорын байгууллага шүүх хурлыг үйлчлүүлж Стив Тайтусыг хүчирхийллийн эрхээр шүүх хуралд оруулахад хүчингийн хоригч шүүхийн таймд гарч ирээд энэ хүн мөн гэдэгт би бүрэн итгэлтэй гэж хэлсэн. Тайтус ялагджээ. Тэр өөргөө гин буруугүй гэдэг мэдэгдэж гэр бүлийнхний шүүх бүрэлдэхүүн рүү хашгирч сүд бүсгүй шалан дээр унж уйлж Тайтусыг шорон руу аваачив. Тэгэхээр та энд юу хийв байсан бэ? Тайтус хуулийн эрх зүйн тогтолцоонд бүрэн итгэхэ байсан ч гэсэн нэг санаа олсон. Тэр орон нутгийн сэтгүүлч рүү залгаж мөрдөн байцаах сэтгүүлчийн сонирхлыг татсан мөгөөд тэр сэтгүүлч жинхэнэ хүчирхийллийг олсон бөгөөд эцэст нь хүчингийн эргийг хүлээж гэж өгсөн. Тухайн бүс нутагт 50 хүчингийн эрэг үйлдсэн гэж үздэг эрийг олж энэ хүн мэдээллийг шүүгчд өгөхөд шүүгч Тайтусыг суулсан. Үүндээ энэ хэрэг дуусах ёстой байсан юм. Тийм ээ, дуусах ёстой байсан ч гэсэн Тайтус үүний аимшигтай хижил яллах шүүх хурлын жилг гэж бодох ёстой байсан ч гэсэн дууссан ч тэгж дуусаагүй. Тайтус маш их уралсан. Тэр ажлаа алдсан. Буцаа авч чадахгүй. Тэр сүд бүсгээ бас алдсан. Тэр түүний тасралтгүй уур хилэн төвчж чадаагүй. Тэр бүх хадгаламжаа алдсан тул цагдаа болон түүний зовлонд буруутай гэж үзсэн бо. Бусад хүмүүс эсрэг шүүхэд нэвшинчлэл гаргахаар шийдсэн. Үүнээс хойш би юу болж байгааг ойлгохын зэрэгцээ энэ хоригч яагаад тэр хүний маш төстэй юм шиг гүтгэж энэ залуу хамгийн ойролцоо гэж байснаа энэ залуу маш мөн гэдэгт итгэлтэй нэгэд дүгнхийг би сонирхсон. Тайтус иргэний эрэхтэй толгойгоо бүрэн мэдүүлсэн байсан. Тэр яг юу хийх ёстой тухай цаг мөч торон бүрт толгойгоо ашиглаж байсан. Тэр 20-ны өмнөх өдөр маш их сан шаналан өглөөнөөс орой хүртэл сэтгэлийн шархаа улам хөндрүүлсээр. Гэвч үүнээсээ болоод стрессээс үүдэлтэй зүрхнээсээ шигдээс авсан. Тэр 35 настайсэн, тиймээс Тайтусын иргэд ажиллахаар шийдсэн. Би бол сэтгэл судлаач Эрдэмтэн, би ойр санаж хэрхэн ажилтдаг тухай судалдаг. Би үүний олон жилийн турш судалсаар ирсэн. Тэгээд хэрэг би хэн нэгэнтэй онгоцон таарах юм бол энэ явдал Норвег, Скотланд байж тохиолдчихсэн. Хэрэг би онгоцонд хэн нэгэнтэй таарах юм бол би хамгийн түрүүнд түүнтэй ярилцсан. Жишээ нь та юу хийдэг вэ? Хэтэнд би өөдөөс нь би хүний ой самж судалдаг гэж хэлнэ. Үүний дараа тэр надаас хэрхэн хүний нэр цээжлэх тухай тусламж зөвлөгөө авна. Эсвэл тэд Альцгеймероос өөр ямар нэгэн ой самжийн асуудал байж болно. Гэтэ би тэдэнд хэрэглэх болно. Би хүмүүсийн альва зүйлээ яагаад марцдаг тухай судалдаггүй. Би харин эсрэг нь судалдаг. Жишээлбэл хэрв тэд ямар нэгэн санах юм бол тэд яг үнэндээ ерөөсөө болж байгаагүй зүйл эсвэл өөр хамааралгүй зүйлстэй хальж санаж байдаг. Би хуурмаг ой самж судалдаг. Харамсалтай нь Тайтус энэ бүхний цорын ганц золиос биш. Үүнд 300 гим зүйнгүй хүмүүс энд тэд бүгдээрээ хийгээгүй иргэн төлөөд байцаагдаж хэрэгт орсон. Тэд 10, 20, 30 жилийн шоронд хийгээгүй ирэхэд төлөө шоронд хоригдсон. Харин одоо ДНК шинжилгээр тэд нарын гим буруугүй шатнотолж чадж байна. Эдгээр хэрэгүүдийг шинжилж үзэхэд 4-ний 3 нь ой самжийн алдаа, гэрчийн ой самжийн алдаанаас үүдэлтэй. Яг яагаад? Гим зүйн хүмүүсийг ялсан шүүгчд болон Тайтусыг ялсан шүүгчдийг нэгэн адил олон энэ ой самж бишгийн төхөөрөмж аждаг гэж үздэгч та зүгээр л мэдээлэл бичиж аваад дараа нь асуултанд хариулах хэсэг дүрсийг тодорхойлох үссэн үедээ дуудаж тоглуулдаг. Гэвч сэтгэл судлалын олон жилийн судалгааны үр дүнд энэ бол худлаа гэд нотлогдсон. Бидний ой самж өөрсдөө дахин боловсруулдаг. Тэд нар ч өөрсдөө дахин бүтээгдэж боловсрав. Бид нарын ой самж заримдаа Википедиа дээр байгаа мэдээлэл шиг байдаг. Та хүсэн үедээ очиж сольж болно. Бас бусд өөр хүмүүс ч гэсэн. Би анх 1970-аад онд энэхүү тархины ой самжийн үйл явцыг судалж эхэлжсэн. Би голцоо гэмт хэрэг Ослоор дээр үнслэн туршлаа. Тэднээс юу болсон, ямар үр дагавар гарсан, юу санаж байгааг авлаа асуув. Нэгэн судалгаагаар бид хүмүүс туршлын осол хийж
туршлагын хүмүүсээс машинууд бие биенээ мөрөөхтэй хэр хурдтай явж байсан бэ гэж асуусан. Мөн бус хүмүүсээс хүртэл асууж үзсэн тэдний хувьд яг хэр хурдтай машиныг мөргөсөн юм бол бас хэрэг мөргөсөн гэдэг үеийг асуултанд оруулах үед бидний хэдэн хурдтай мөргөсөн машиныг мөргөсөн тухай эргэн дурдуулж бас энэ үгээ бидний юунаас марч мөргөсөн тухай хэрэгцүүлж тухайн мөчид ямар зүр болсон тухай эргэн санах үед машины шил хаграагүй байхад хагарсан мэд зураг хиймлэр оруулж ирж түүнийгээ дүрслсэн. Мөн өөр судалгаанд бид өөр нэгэн замын улар дээр зогсгсон тэмдэг рүү машин явуулж осол хийсэн. Үүний дараа ослоорсон хүнээс асуух үед зогсгсон тэмдгээс илүү ээлжээр замд дүүх тэмдэгж харсан юмыг дурдсан. Та магадгүй бодож гайхаж байгаа тийм эднэр болсгүй л хиймэл уршлаа. Тэмч хүн санагдахгүй бол хэрэг гэхдээ хэрэг үнэхээр ийм зүйл тохиолдолд угаасаа түн санагдана үстэй. Хэдэн сарын өмнө хийсэн судалгаанд тэр үеэр би нэг асуултыг хариулах шаардлага үүсээд учир нь судалгаанд хүмүүсээ оролцуулах үед хүмүүс тун хүнд нөхцлөд үүсчихсэн. Уг судалгаанд Америкийн цэгийн бааст байдаг гишүүдээр хэрхэн яаж бэлтгэл хийдэг тухай тэднэрт юу заадаг тухай мөн гадны хүмүүст барьцаалагдах та ямар зан аванш гаргадаг тухай явуулсан судалгаа энэхүү сургалтын бэлтгэлийн нэг хэсэг болон эдгээр зэргүүд 30 минутын дугаар турш түрэмгий дайсагнасан бие махбодын хүчрхийлэлтэй байдлаар байцааж дараа нь тэд дуу байцаалт явуулсан хүний тодорхойлтын нотол бүртгэх ёстой байсан. Тэгээд үүний дараа зэргүүд бие биенээ бүртгэж нотлохоо хийж байх явцдаа бие биенээ андуурч үүн тухайн хүн хизээж байгаагүй байхад байдаг юм шиг тодорхойлж хэлж байсан. Тэгэхээр эдгээр судалгаанууд хүмүүст тэдний мэдэрчсэн туршлага ой самжийн талаар буруу мэдээлэл өгөхөд тэдний ой самжийг гажуудуулж булангартуулж эсвэл өөрчилж болно гэдгийг харуулж байна. Харин одоо энэ жинхэнэ ертөнцид худал хуурмаг бол хаас айгүй. Бид зөвхөн бидний шууд байцаасан тохиолдлуудыг санаатаагаар эсвэл санамсаргүйгээр бидэнд буруу мэдээлэл өгч болсгүй. Бусад гэрчүүдэд ярилцах эсвэл бидний туулсан яв нэгэн үйл явдлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх үед буруу мэдээлэл авдаг бөгөөд энэ бүхэн бидний ой санжийг ийм байдлаар булангартуулах боломжийг олгодог. 1990-ад онд бид ой санжийн бүрт хүнд бэлтгэлийн асуудлыг харж ирсэн. Зарим өвчтөнгөөний асуудалтай эмчилгээнд орж байсан ч зарим магадгүй тэд сэтгэл готрол, хойлолтын нэг үүнээс эмчилгээнээс өөр асуудалтай байсан ч гэсэн заримдаа чөтгөрийн зан үйл гардаг, заримдаа үнэхээр хачин ер бус элементүүдийг хамарсан аимшигт харгислуудын тухай дуршилтуудыг олсон. Нэгэн эмэгтэй олон жилийн турш зан үйлийн хүчирхийлэлд төвчж итгэж ирсэн сэтгэл заслын эмчилгээнээс гарсан бөгөөд түүнийг албатан жирэмслүүлж хүүхдийг гидсээс тасалсан гэж үздэг байсан. Гэхдээ энэ түүний түүхийг батлах ямар ч бие махбодын сонирхог эсвэл ямар ч бие модын дотлохоо байгаагүй. Би эдгээр тохиолдлуудыг судалж эхэлхдээ эдгээр хачин дурсамжууд хаанаас гарч ирдэг юм бэ гэж гайхаж ирсэн. Миний олж мэдсэн зүйл бол эдгээр нөхцөл байдлын ихэнх нь сэтгэл заслын тодорхой хэлбэрийг хамардаг байсан явдал юм. Тэгээд би сэтгэл заслын эмчилгээнд болж би зарим зүйлс тухайлбал төсөөллийн дасгал эсвэл зүүдний тайл бүр магадгүй зарим тохиолдолд гипноз эсвэл зарим тохиолдолд худал мэдээлэл өртөх гэх мэт. Ер нь эдгээр өвчнөгүүд маш хачин боломжгүй зурсан чиг бий болоход хүрсэн үү гэж асуухаар мөн би эдгээр маш хуурмаг дурсан чинь төвшлийг судлахын тулд энэхүү сэтгэл заслын эмчилгээнд ашиглагдаж буй үйл явцыг судлахын тулд зарим туршлагуудыг зохион бүтээсэн. Бидний анхны судалгаануудын нэгэнд бид эдгээр тохиолдлуудад харсан сэтгэл заслын эмчилгээнд санаа авсан арга болох саналыг ашигласан бөгөөд бид энэ төрлийн саналыг ашиглан та хүүхэд байхдаа 5-6 настай байхдаа худлааны төв төөсөн гэсэн хуурамч дурсыг суулгаж чадсан. Тухайд та айсан, та байсан. Эцэст нь та дурсамжийг судалгаанд оролцогчдын дөрвний нэг орчин хүний оюун ухаанд суулгаж чадсан. Таахгүй энэ тиймч хүнд байна нөхцөл байдал оролдохгүй гэж бодож байж магадгүй. Гэхдээ бид болон бусад судлаач ер бусын илүү хүнс зүйлийн баялаг хуурмаг дууsamжийг суулгасан. Тиймээс Теннесси мужид хийсэн нэгэн судалгаараа судлаач хүүхэд байхдаа барагч жив шахсан үеийн амрагч таны амарсан гэсэн хуурамч дурсамжийг суулгасан. Канадад хийсэн нэгэн судалгаар судлаачид хүүхэд байхдаа харигс амьтны дайлд өртөгтэй адил аимшигтай зүйл тохиолдож буй мэд хуурмаг дурсамжийг оролцогчдын
тал хувь нь амжилттай болсон. Италид нэгэн хийсэн нэгэн судалгаар судлаач түүхт байхдаа чөдрийн эзэмтлийн гэрч болсон гих хоормогд орсонжийг бас суулгаж байсан. Бид эдгээр туршлын оролцогчдыг шинж тухааны нэрээр цочрол оруулж байгаа юм шиг санагдах боловч бидний судалгаа нь эдгээр судалгаанд туулж болцсошгүй төр зүрийн таавган байдал буюу дэлхийн зарим газар болж буйс ой самжийн буруу эргэлтийг ойлгоход чиглүүлс энэ садлуудын ажил холбогдлоос илүү гэж шийдвэрлсэн судалгааны ёс зүйн зөвлөлтүүдийн нарийн үнэлгээр дамжин гарсан. За гайхмаар нь би энэ бүтээлийг хэвлүүлж энэ төрлийн клиник сэтгэл зүйн эмчилгээний эсрэг үг хэлж эхлээд над нэлээд муу асуудал үүссэн. Голжсон, дарагдсан ой самжийн инженер болон тэдний нөлөөнд автсан өвчнөгүүдийн дайсагналал заримдаа нэг урьдсан ихлгэлүүдээр зэвсэгт харуулбал байрлуулж нэг ажлаас халахын тулд захидал бичих хамтран ажилд өрнүүлэхий оролддог байсан. Гэхдээ хамгийн муу нь би нэгэн эмэгтэйг өссөн охиных нь мэдээлсэн хүчрхийлэл гин буруугүйгээс сэтгэлж хизээлэгдэж байсан. Тэрээр ээжийнхээ дарагдсан ой самждаг өндөөслөн билүүл хүчрхийлэл буруу тогтсон. Энэ буруутгах охин яг үндэ өөрийн түүхийн бичлэг хийж олон нийтийн газар танилцуулгыг зөвшөөрсөн. Би энэ түүхээс сэжиглэж байсан тул мөрдөн шалгаж ирсэн бөгөөд эцэст нь энэ ээжийг гин буруу гэдэгт итгүүлсэн мэдээл олсон. Би хэргийн талаар илчилсэн нийлсэн бөгөөд хэсэг хугацааны дараа буруутгах охин шүүгт нэхэмжлэл гарсан. Хэдийгээр би түүний нэрийг хизээж дурдаагүйч тэр намайг гүтгэлээ хувийн уст халдсан эргээ шүүгт өгсөн. Би энэ замраагүй яостой шүүх ажиллагаатай бараг 5 жил тэмцсэн боловч эцэст нь би энэ бүхэн дуусч би ажил дээр борох боломжтой болсон. Гисэн эдэж энэ уцтай би Америкт эрдэмтдээ олон нийтийн томоохон маргаантай асуудлаар нь зүгээр л нэг үг хэлснийхэн төлөө шүүхтээ өгч байгаа төгшөөртэй хандлагын нэг хэсэг болсон юм. Ажлаа иргэн оромогцоо би энэ асуултыг асуусан. Би таны оюун ухаанд хуурамч дурсамж цуулбал та энэ нүр даварт хүрэх үү? Энэ таны хожмын бол санаа заан төлөвд нөлөөлдөг үү? Бидний асуудлаар хүүхдээ одоо хатуу чансан өндөг гондтой доршсон хүмүүс өрөөс тэмх гүлзээлсгэнтэй зарим тодорхой хүнс идэж байхдаа өвддөг байсан имэнд хуурамч дурсамжийг бий болгосон. Бид энэхүү хуурамч дурсамжийг бий болгосны дараа хүмүүс гадаа зугаалахар явахад хоолносоо тэмч идэхийг хүсдэггүй болсныг тогтоосон. Хуурамч дурсамжууд нь заавал муу эсвэл тааламжгүй байх албагүй. Эсвэл би спортч эсвэл эрүүл хүнстэй холбоотой дулаан бүдэг дурсамжийг бий болгоод хүмүүсийн спортч идэхийг илүү хүрсгэж чадна. Тиймээс эдгээр судалгааны хуурамч дурсамжийг бий болох бөгөөд тэдгээр дурсамжууд орсны дараа нь удаан хугацааны дараа зан төлөвд нөлөөдөгт үр дагавартай байхыг харуулсан. За дурсамжийг бий болгож зан төлөвийг хянах энэхүү чадвараас гадна бид энэ оюун ухааны технологи хязгаар ашиглах юм бэ? Бид үүний нэг хэзээ цагт эргэлэх ёстой юм уу? Эсвэл хориглох ёстой юм уу гэсэн ёс зүйн зарим чухал асуултууд гарч ирдэг. Эмчилгээний эмчнэр өвчтөнд тусч байсан ч гэсэн өвчтнүүдээ оюун санаанд хуурамч дурсамжийг ёс зүйн хувьд суулгах чадаагүй. Гэтэ эцэг их илүүдэлж интэй эсвэл таралтай өсвөр насны хүүхд дээрээ турч үзэхэд юу ч саад болоогүй. Би үүний олон нийт санал болгоход энэ дахин шуугаан тарьсан. Тэр ингэж байна, тэр эцэг хүүхдүүд удлаа ярихад дэмжиж байна гэх мэт. Сайн байна уу та Санта Клаус гэх мэт. Үүнийг бодох өөр нэг арга зам бол та тараал чихэн шижин богино наслах гэх мэт зүйлстэй хүүхд эсвэл хуурамч санахад хүүхд хоёрын алийг сонгох вэ? Би өөрөө хүүхд юу сонгохоо мэднэ. Гэхдээ магадгүй миний ажил манай ихэнх хүмүүсээс өөр болгосон байна. Ихэнх хүмүүс дурсамжаа эрхэмлдэг. Тэдгээр нь тэдний мөнд чанар хэм бол хаанаас гаралтай болох юм мэдэрдэг. Би үүнийг үнэлдэг. Би ч бас тэгж боддог. Гэхдээ би өөрийн бүтээлээс хэрэг уран төсөөл орсон байгаа би аль хэдийн мэднэ. Хэрэг би эдгээр асуудлууд дээр хэдэн 10 жил ажилланаас ямар нэгэн зүйлс сурсан бол энэ хэн нэгэн танд ямар нэгэн зүйл хэлээд итгэлтэйгээр хэлсэн, тэд үүнийг маш дэлгэрэнгүй хэлсэн, тэд үүнийг хэлэхдээ сэтгэлүүдээр илэрхийлсэн гэсэн үг биш юм. Бид дурсамжуудыг найдвартай ялгаж чадахгүй. Бидэнд бие даасан баталгаажуулалт хэрэгтэй. Ийм нээлт наваа найз өхөнд гэр бүлийнх нь өдөр тутмын гараатай ой самжийн алдаг илүү төвчээртэйгээр хүлээж авсан.
Ийм нээлт нь хуурамч сайн ой санж бүхэл бүтний ирээдүйн булаагдсан Стив Тайтусыг аварч болох ёстой. Гэтэ энэ хооронд бид бүгд санаж байх ёстой. Эрх чөлөөний адил ой санж гэдэг бол эмзэг зүйл гэдгийг санахын зүйтэй.